Орой мэнд үзэгчдээ амралтын өдрөдөө ая тухтай сайхан өнгөрүүлж гэнэ үү? Энэ 7 хоногт улс төр нэлээд сонирхолтой олон үйл явдлууд өрнөсөн ийм 7 хоног байлаа. Тэм учраас Монгол улсын засгийн газар түүнийг тойрсон асуудлуудаар 7 хоногийн тойм хөтөлбөр хамтдаа ярилцах болно. Том хөтөлбөрийнхөө эхэнд оюун эрдний засгийн газар гэж өөрөө яг ямар засгийн газар бүрдүүлээд яаж ажиллаваа гэдэг дээр бас та бүхэнтэйгээ мэдээлэл хуваалцъя гэж бодсон юм аа. Учир нь юу гэхээр бас энэ оюун эрдний засгийн газар үнэхээр үр дүнтэй ажилласан эсхийг бол эргэн та өөрийнхөө дүгнэлтийг хийх ёстой. За томчийн зүгээс бол бас энэ таны дүгнэлтэнд нэмэр болох гэсэн үүднээс оюун эрдний засгийн газар ер нь ямар хугацаанд юуг амжуулав, ямар ажлууд хийн байв гэдэг энэ мэдээллийг бас багслаа хүргэе гэж бодсон юм аа. За Ахунагийн хөрөлсөх буюу одоогийн ерөнхийлөгч тавчигтай жагсаал болсны дараагаар буюу төрөх эмнэлгээс тавчигтайгаар нь бол шилжүүлсэн энэ ковидын цар тахлын үеэр бол асуудал улс төр өрнөж тэгээд тухайн үеийн ерөнхий сайд Ухнагийн хөрөлсөх бол огцрох өргөдлөө өгж байсан 1-р сард. За үүний дараагаар буюу 2021 оны 1-р сарын 27-нд улсын хурлын чуулганаар Ловсон Намсран оюун эрдэнэ гэдэг энэ эрхмийг Монгол улсын ерөнхий сайдаар томилж байсан юм аа. Ингээд 1-р сарын 29-нд түүний хувьд бол танхимынхаа бүрэлдэхүүнийг улсын хурлд оруулж сайд нараа танилцуулж тангараг үргүүлснээр засгийн газрынхаа үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж байлаа гэдгийг та бүхэндээ дурдж хэлэх нь зүйтэй баха. За 2021 оны 1-р сарын 27 гэдэг бол оюун эрдний засгийн оюун эрдэнэ ерөнхий сайдаар томилогдсон ажиллаад 4 жил гаруй хугацааг бол өнгөрүүлсний дараагаар өнөөдөр ажлаа өвөх хэсэг асуудал бол ийм хөндөгдөж яригдж байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. За мэдээч хэрэг засгийн газрын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулсанд 2022 оны 1-р сард бас эдийн засаг хөгжлийн яам болон захим хөгжил харилцаа холбооны яамыг бол түүний хувьд энэ 21 онд байгуулагдсан засгийн газар дээрээ шинээр бас байгуулж үйл ажиллагаагаа нь эхлүүлж байсан гэдгийг бас та бүхэн маань санаж байгаа хаа. За 2021 оны 1-р сарын 27-ны өдөр Монгол улсын ерөнхий сайдаар Ловсон Намсран оюун эрдэнэ томилогдож байлаа. За 2021 оны 1-р сарын 29-нд байгуулагдсан түүний засгийн газрын танхимд онцгой байдлын алба хариуцсан шадар сайдаар сайн буянгийн амар сайхан ажиллаж 2021-ээс 2024 онд энэхүү албаа хассан байдаг. За шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайдаар Чимдийн Хүрлбаатар бол томилогдсон. Түүний хувьд 2022-оос 2024 онд энэхүү албан тушаалыг хассан юм аа. За засгийн газрын хэрэглэх газрын дараагаар бол оюун эрдний засгийн газрыг яг анх ерөнхий сайдаар томилогдсны дараа бол цэндийн нэмд орж бол галтгоог нь хариуцаж ажиллаж байлаа. Түүний хувьд бол 1 жил хэртэ галтгоо хариуцаад 2021-оос 22 онд ажиллаж байсан. За нэмд оржийг ажиллаа өгсөний дараагаар бол Даш зэвгийн амар баясгалан 2022-оос 2024 онд бол оюун эрдний засгийн газарт засгийн газрын хэрэглэх газрын дараагаар ажиллаж байсан юм аа. За гадаад харилцааны сайдаар бол эхний засгийн газарт нь бол 2021-оос 2024 онд Батмөнхийн Батцэг гэж эмэгтэй бол ажиллаж байлаа. За сангийн яам сайдаар бол Болдын Жавхлан 2021-оос 2024 онд ажиллаж байсан. За хууль зүйн дотоод хэргийн сайдаар бол 2021-оос 2023 онд бол Хишгээгийн Нямбатар ажиллаж байгаад хотын дарга руу шилжсэн байдаг. За Баттөмрийн энх хоёр бол 2023-аас 2024 оны хооронд бол оюун эрдний засгийн газар дээр хууль зүйн дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан юм аа. За байгаль орчны сайдаар 2021 оноос 2022 оны хооронд бол Нямжовын Урт насан гэж эмэгтэй ажиллаж байсныг та бүхэн санаж байгаа. За 2022-оос 2024 онд Батүлзийн Батэрдэн ажиллаж байгаад одоо улсын хурлын гишүүнээр сонгогдоод байгаа лээ. За Батлан хамгаалахын сайдаар бол 2021-оос 2024 онд Гүрсдийн Сайнбаяр генерал ажиллаж байсныг та бүхэн санаж байгаа. За Хангаан бүс дээр нэр дэвшээд унсан байдаг. За боловсрол шинжилгээ ухааны сайдаар бол Лувсан цэрэнгийн инх амгалан 2021-оос 2024 онд ажиллаж байлаа. За барлаг хот байгуулалтын яам гэж 2021-оос 2024 оны засгийн газар дээр бол байсан. За энэ яамны сайдаар бол Бэгдэжмийн Мөнхбаатар бол 2021-оос 2023 онд ажиллаж байсан. За дам дээлтэй сайд байсныг санаж байгаа. За Цэрэнпилийн даваа сүрэн бол 2023-оос 2024 онд давхар дээлтэй сайд болж ажиллаж байсан юм аа. За зам тээвэр хөгжлийн сайдаар бол Лувсангийн Халтар бол 2021-оос 2022 онд ажиллажсэн. Одоо яамныхаа төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байна. За 2022-оос 2024 онд бол Сандгийн Бямб цогт бол зам тээвэр хөгжлийн сайдаар бол ажиллаж байсан юм аа. За хамгийн олон сайд солигдсон 2021-оос 2024 оны хооронд хамгийн олон сайд солигдсон яам бол яхаарахгүй хөдөлмөр нийгэм хамгааллын яам байлаа. Оюун эрдний засгийн газар дээр бол энэ яам хамгийн олон сайдыг бол 2021-оос 2024 онд сольж байсан. За тухайлбал 2021-оос 2022 оны хооронд бол Аюушийн Ариун Заяа. За 2022 оны 8 сараас 10 сар буюу 2 сар Даваа Жанцангийн Саран гэрэл.
За 2022 оны 10 сараас 2023 оны 3 дугаар сар дээр Төмөрбаатарын аюур сайхан за нөгөө нүүрсний хэрэгт холбогдоод бас ажиллаа өгсөн. За 2023-аас 2024 онд Хүрлбаатарын Булган туяа гэдэг эдгээр 4 сайд бол энэ хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын албан тушаал дээр очиод солигдсон ийм цаг хугацаа байжээ. За хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар бол 2021-оос 2022 онд Загжавын Мэнд сайхан ажилласан. За түүний хувьд бол одоо улсын хурлын гишүүн болж дэвшсэн байгаа. За Хянгагийн Болорч чулуун 2022-оос 2024 онд давхар дээлтэй сайд байж хагаад за мөн сая сүүлд сонгуульд нэр дэвшээгөө. За эрүүл мэндийн сайдаар Сэрэнэнгийн инх болд бол 2021-оос 2022 оны хооронд ажилласан болвол Содномын чин зориг 2022-оос 2024 онд ажилласан байна. За уулуурхай хүнд үйлдвэрийн сайдаар Гэлэнгийн Ёндон 2021-оос 2022 онд за Жамблын Ганбаатар 2022 оны намраас 2024 он хүртэл ажилласан байх юм а. За эрчим хүчний сайдаар бол Нанслын 50 бэх 2021 оны 1 сараас 2022 оны 12 сар хүртэл ажилласан болвол за Бат Огтхын Чойжил сүрэн 2022 оны намраас одоо хүртэл ажиллаж байна. Гэхдээ 2024 он хүртэл бол ажилласан гэж тооцож явна. За соёлын сайд яамны буюу соёлын сайдаар бол Чинбатын номин 2021 оноос 2024 онд ажилласан. За захим хөгжил харилцаа холбооны сайдаар Нэм осрын учрал 2022-оос 2024 онд. За Монгол улсын сайд болон Улаанбаатар хотын төгжрлийг бууруулах үндэсний хорооны дараагаар Жамин хорлогийн Сүхбаатар 2022-оос 2023, за Борхүүгийн Дэлгэр сайхан 2023-аас 2024 онд ажиллаж байлаа. За Монгол улсын сайд Олимп нийтийн биеийн тамир спортын үндэсний хорооны дараагаар Бадмаа Нимбогийн Бат Эрдэнэ тухайн үед улсын хурлын гишүүн байсан 2022-оос 2024 оны хооронд ажилласан байна. За Монгол улсын сайд Боомтын сэргэлийн үндэсний хорооны дараагаар за Хүрлбаатарын Булган туяа бол 2023 оны 1-ээс 4-р сард ажилласан болвол буяагийн тулга бол 2023 оны 4-р сараас 2024 оны 6-р сар хүртэл ажилласан юм а. За энэ бол эдгээр сайдуудтай энэ бүрэлдэхүүн бол 2021 оны 1-р сарын 27-нд Лувсан намсрын оюун эрдэнэ ерөнхий сайд болоод 2021 оны 1-р сарын 29-нд танхимаа байгуулж ажилласнаас хойш сонгуул болтол ажилласан ийм бүрэлдэхүүний засгийн газар гэж болно. Монгол Ардын нам дангаараа засаглаж байсан ийм танхим юм а. Энэ танхим бол 2021 оноос 2024 оны 6-р сар хүртэл бол үйл ажиллагаагаа явуулсан. За энэ дээр бол та бүхэн санаж байгаа бол бас байгаль орчин ажилуулсан сайд урт нассан огцруулж 1-р сарын 18-нд түүний оронд Бат Үлзийн Бат Эрдэнэийг томилж байсан. За хамгийн олон сайдын солигдсон яамаар бол хөдөлмөр нийгэм хамгааллын яам байсан байна. Тэгээ бусад яамдууд бол ерөнхийдөө 2 сайд солигдоод явсан. Энэ 2 сайдууд нь дан дээлтэй сайдууд эхлээд нэг хэсэг бол ажиллаж байсан. Дараа нь бол үндсэн хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор давхар дээлтэй сайдууд болж өөрчлөгдсөн ийм дүр зураг бол энэ 2021-с 2024 оны хооронд байгуулагдсан энэ танхим дээр байсан юм а. Тэгээд 2021 оны 1-р сарын 29-нд бол Монгол улсын засгийн газар бүрэлдэхүүнээ танилцуулсны олж батлуулсны дараагаар бол тухайн үед ерөнхий сайд оюун эрдэнэ ямар үгийг хэлж ивэ гэдгийг бас хэдүүлээ эргээд нэг саная. Баялагын сангийн орлогыг байгалийн баялаг ашигласны онцгой татвар төрийн өмчт компаниудын ашгаар бүрдүүлж эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжих иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зарцуулах болно. Уул уурхай стратегийн орд гадруудыг шууд өгөөжийг сайжруулна. Оюутлогын гэрээг эрс сайжруулж Монгол улс баялагаа ашигласнуусын хариуд өртөө биш харин өвдөө үлдэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө улсын их хурлтайгаа засгийн газар нягт хамтран ажиллах болно. Засгийн газрын тэргүүний хувьд алсын хараа 20 бодлого тулгуурлан эдийн засгийн дараах салбаруудыг тэргүүлэх чиглэл болгон бодлогоор онцгойлон дэмжихээр өнөөдөр зарлаж байна. Уул уурхаагаас гадна боловсруулах аж үйлдвэрийн салбар, хүнс хөдөө аж ахуйн салбар, эрчим хүчний салбар, аялал жуулчлал энэ дотроо түүхэн ба төрөлцсөн байгалийн гэсэн 3 төрөлжилтэйгээр жижиг дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл технологийн салбаруудыг би үүнд багтааж байгаамаа. Яагаад эдгээр салбаруудыг бусад салбараас онцлог гэдгийг би цөөн үгээр тайлбарлая. Юуны өмнө бид байгалийн баялагтаа нэмэн өртөх шингээх учиртай. Нүүрсээ угааж, дэсээ хайлуулж, газрын цэц төмрийн хөдрөө боловсруулахад хүчин чадалтай томоохон үйлдвэрүүдийг хурдтай барих шаардлагатай байна. Ганцхан жишээ дуртахад Эрдэнэс 5-7 хувьцат компани олборлтын аманд 1 тонн коксцсон нүүрс $63 байдаг. Тэгвэл тээвэрлэгдэн ганц мод боомтод хурж угаагдахад $200 болж өсдөг ганцхан жишээнээс та бүхэн бидэнд ямар их боломж байгааг харж байгаа. Монгол улс жилд $6.1 тэрбум $ын бараа бүтээгдэхүүн гаднаас худалдаа авч байна. Үүний $1 тэрбум $, нь газрын тосны бүтээгдэхүүн. Газрын тосны үйлдвэрийг ашиглалтанд оруулж чадвал
70%, цаашлаад 100% дотооддоо хангах боломж бүрдэнэ. Аж үйлдвэртсэн орон болохын тулд дэд бүтцийн асуудлаа хурдан шийдвэрлэх шаардлагатай. 5-7 гашуун сухад 5-7 зүүн баян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгах болно. Ингэснээр Монгол улс тээврийн зардлаас 600-аас 900 сая ам.долларыг хэмнэж нийт экспортын хэмжээг 30 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж бидний хувьд тооцож байгаа. Авто замын төслүүдийг хэрэгжүүлэхдээ ач холбогдлоор нэрэмлэн тэргүй ээлжинд хөлийн бомтод болон аялал жуулчлалын замыг холбох асуудлыг бидний хувьд төвшүүлэн тавина. Далаад гарцгүй манай улсын хувьд тээр логистикийн салбарыг цогцоор нь хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр бид эрчим хүчнийхээ хэрэглээний 25%-ийг гаднаас авч байна. Жил бүр дунджаар 140 сая ам.долларыг бид нэр одоо энэ салбарт зарцуулж байгаа. Энэ урсгалыг багасгахын тулд 5-7 цахилгаан станц, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай барьж дуусгах нь 5 дугаар цахилгаан станцын төслийг эхлүүлэх техник эдийн засгийн үндэслэлийг хийх зайлшгүй шаардлагатай. За Монгол Улсын ерөнхий сайд болоод хэлж байсан үгний тэргүүн игнэнд бол мега төслийн санаа бол зухалзаж байсан. За үүнээс гадна бол богино хугацааны буюу ковидыг давах энэ төлөвлөгөөнүүд бол тухайн үедээ голчиж анхаарал татаж байсан эдийн засгийн сэргээг ичтэй бодлого бол бас энэ үед яригдж байсан юм а. За ерөнхийдөө Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн бол 2021 онд бол 40 орчим их 80 төгрөг байлаа. За 2024 онд бол энэ тоо бол нэг 60 орчим их 80 болоод ингээд өссөн ийм дүр зурагтай байсан гэдгийг та бүхэндээ бас хэлэх хэрэгтэй байх. 2024 онд бол бас дотоодын нийт бүтээгдэхүүн 60 гаруй их 80 болж өссөн. Ингээ 20 гаруй их 80-аар бол дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн. Энэ өсөлтөнд бол оюун эрдэнэ засгийн газрын гүйцэтгэх зүйн үүрэг бол тодорхой хэмжээнд байгаа гэдгийг бид нар бас бодох ёстой. За 2021 онд мөн оюун эрдэнэ ерөнхий сайд болохдоо бол авилга албан тушаалын асуудлуудыг бол нэлээд хурцаар тавина. Хөнднөө авилгатаа бол тэмцэнэ гэдэг энэ зүйлийг хэлжсэн. За хэрвээ ордон дотор суудлын хэлсэн олонх нь намайг дэмждэг юм бол ард түмэнтэйгээ бас асуудлыг ярьж хамтдаа шийдвэрлэхийн төлөө явна гэдэг ийм амлалтыг өгж байсан юм а. Энэ амлалт биелсэн эсхийг бол өнөөдөр үзэгч та өөрийнхөө дүгнэлтийг бол хийх ёстой. За 2024 оны сонгуулийн дараа бол оюун эрдэнэ мэдээж хэрэг 68 суудалтай Монгол Ардын нам бол олонх болсон. Гэхдээ парламентод олонх болсон ч гэсэн том амбиц буюу 14 мега төслөө хөдлөхийн тулд бол хамтарсан засгийн газар байгуулна гэдэг ийм мэдээллийг бол 2024 оны 7 дугаар сард хийсэн. Ингээд 7 дугаар сараас хойш бол хамтарсан засгийн газар байгуулах яриа хэлэлцээлүүдийг үргэлжлүүлээд эрх баригч намын даргын хувьд энэ яриа хэлэлцүүлгийг үргэлжлүүлж хүн нам болон ардчсан намд бол санал тавьснаар хамтарсан засгийн газар байгуулагдаж байсан юм а. 2024 оны хамтарсан засгийн газрын хувьд болохоор бас ямар бүрэлдэхүүнтэй байгуулагдж яваа гэдгийг та бүхэн бас эргээд нэг санах хэрэгтэй байх гэж бодож байна. За Монгол Улсын ерөнхий сайдаар бол Монгол Ардын намыг төлөөлж Лувсан намсран оюун эрдэнэ буюу намын дарга нь ажиллаж эхэлсэн. За тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайдаар бол ардчсан намын ковотор, ардчсан намын дарга Лувсан намын ган төмөр томилогдож байлаа. Онцгой байдал хариуцсан шадар сайдаар бол сайн буянгийн амар сайхан Монгол Ардын намын ковотор томилогдсон. За худалдан авах хөрөнгө оруулалт өрсөлдөөн хариуцсан шадар сайдаар бол тогимдын дорж ханд бол хүн намаас томилогдож байлаа. За засгийн газрын хэрэг газрын даргаар бол Нэм осрын учрал томилогдож байлаа. Гадаад харилцааны сайдаар бол Батмөнхийн Батцэг улиран ажиллахаар болж байсан. Сангийн сайдаар бол Болдын Жавхлан улиран ажиллахаар болж байсан. За хууль зүйн дотоод хэргийн сайдаар бол оюун сайхны алтан гэрэл ардчсан намаас ажиллахаар болсон. За байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар бол Салдангийн одон туяа ардчсан намаас ажиллахаар болсон. Батлан хамгаалахын сайдаар бол Сандгийн Бямб цогт Монгол Ардын намаас ажиллахаар болсон. Түүний хувьд бол өмнөх оюун эрдэнэ засгийн газар дээр зам тээвэр хөгжлийн сайд байжгаад шилжсэн. За боловсролын сайдаар бол Пүрэв сүрэнгийн Наранбаяр хүн намаас ковот төр орж ирж байлаа. За хот байгуулалт барилга орон суугчдын яам гэж нэртэй болсон. Жамбын Батцуур бол ардчсан намын ковот төр энэ яамны сайд болж байсан. За зам тээврийн сайдаар бол Борхүүгийн дэлгэр сайхан төгжрлийн сайдаасаа бол зам тээврийн сайд болж өөрчлөгдөж байлаа. За гэр бүл нийгэм хамгааллын сайдаар бол Лувсан цэрэнгийн инх хамгаалан боловсролын сайдаас гэр бүл нийгмийн хамгааллын сайд болж өөрчлөгдөж байлаа Монгол Ардын намын ковотор. За хүн сүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдаар Жаданбаагийн инх баяр Монгол Ардын намын ковотор очиж байсан. За аж үйлдвэр эрдэс баялагын сайдаар Цэвэг доржийн Туван ардчсан намаас, за эрчим хүчний сайдаар Баттогтхын Чойж сүрэн улиран ажиллаж байлаа. Аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын яам гэж ийм яам болсон. Соёлын яам маань бол ийм нэртэй болсон. Энэ дээр Чимбатын Номин Монгол Ардын намаас ковотор байсан. За захин хөгжил инновац харилцаа холбооны сайдаар Цэндийн Баатар хүү ардчсан намаас, за Монгол Улсын сайд хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга гэдэг ийм шинэ салбарыг бол нээсэн. Энэ дээр бол
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан тухайн үед улсын хурлын гишүүн болсон Од Баяр бол Ардчилсан намын Ковотоос ирсэн. За Монгол улсын сайд 20 минутын хот төслийн үндэсний хорооны дараагаар бол Аравчхын Эрдэнэ бүрэн Ардчилсан намын Ковотоос энэ оюун эрдэнэ засгийн газар дээр орсон. За Монгол улсын сайд бомбын сэргийлэх үндэсний хорооны дараагаар Буяагийн тулан Монгол Ардын намын Ковот дээр ингээ орж исэн маа. Ингээд эдгээр хүмүүс буюу хамтарсан засгийн газар байгуулагдаж байлаа. Энэ хамтарсан засгийн газар бол Ардчилсан нам 8 суудлыг авсан, Хүн нам 2 суудлыг авсан, Үлдсэн суудал дээрээ бол Монгол Ардын нам засаглах энэ эрхээ эдэлж ингэж 3 нам хамтарснаар бол хамтарсан засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. За энэ үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш бол хамтарсан засгийн газрын алсын хараа юу юм бэ? За хамтарсан засгийн газар яг ямар нэртэй байх юм бэ гэдэг ийм асуулт бол нэлээд олонний дунд хөвөрж байлаа. За энэ үеэр бол бас зарим хүмүүс нэр хоч өгөх гэж оролцсон. Гэхдээ бол оюун эрдэнэ засгийн газар бол хамтарсан 14 мега төслийг урагшлуулах ийм засгийн газар байна гэсэн ийм зүйлийг ярьж бас хэлж байсан юм а. За энэ ажил ч гэсэн ингээд явсан 14 мега төслөө оруулж ирэх. За энэ дээр бас тодорхой ажлууд хийх ийм ажлуудыг бол хийнэ гэдэг энэ зүйлийг ярьсан. За сөрөг хүчингү болоо гэдэг шүүмжил бол хамтарсан засгийн газар байгуулагдах үеэр бол нэлээд хурцтайгаар яригдаж за энэ дотор бол бас олон улс төрчид байр сууриа илэрхийлж байсан. Ирэх барьсан нам бол 68 уул эмчин энэ хамтарсан засгийн газар биш дангаараа засгийн газар байгуулад явах ёстой гэдэг ийм зүйлийг тавьж ирсэн. Гэтэл бол 126 гишүүнтэй 65-аас дээш байж иж бол хууль батлагдах учраас энэ дангаараа бас засгийн газраа байгуулад явах нь эрсдэлтэй гэдэг ийм зүй тогтлыг ясны үндсэн дээр хамтарсан засгийн газар байгуулагдж ирсэн гэдгийг та бүхэн санаж байгаа бох. Нийтдээ бол заавал 65-аас дээш байж иж энэ хууль батлагдах ийм боломж бол улсын хурал дээр нэгдэж ирсэн байгаа. Олон хүн олон талаас нь ярьж иж хууль баталдаг. 7 хүн суугаад хууль баталдаг. Энэ тогтолцоог хасахын тулд 126 гишүүнтэй парламент үүссэн. Парламентын дийлэнх олонх буюу 65-аас дээш нь саналаа өгснөөр бол хууль батлагдах ийм нөхцлүүд бүрдсэн учраас энэ бол боломжгүй байна. Нэг нам хэдийгээр 68 судалтай жигсэн тухайн чуулганд ирэхгүй байх тохиолдлууд байна. Өвдөж эсвэл өөр тийшээ томилтой явах тохиолдлууд байна. Ийм учраас энэ боломжгүй гэсэн үгнээс 3 нам хамтарч бол засгийн газраа байгуулсан 68 судалтай Монгол Ардын нам, 42 судалтай Ардчилсан нам, 8 судалтай Хүн нам гэд ингээд 118 судалтай гол ийм эрх баригч хүчин болж 118-ийн бүдүүн бүлэг болж ингэж байгуулагдаж ирсэн юм а. За тэгээд энэ дээр яг засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдах үеэрээ бас ерөнхий сайд юу гэж амлаж ярьж ирснийг эргээд бас хэдүүлээ нэг санаатах. Бүс бүхэнд ижил үйл ажиллагаанууд хийгдэх, ингэснээр хөрөнгө оруулалт тарамдах, бодит үр дүн гарахгүй цаг хугацаа алдах эрсдлийг дагуулж байна. Тийм ч учраас бид мөн л бүсчилсэн хөгжлийн төлөө хурдтай хөгжихийн тулд зориг гаргах шаардлагатай байна. Хангаан бүсийг уламжлалт мал аж ахуй төрөлцсөн хот байгуулалтын дэд бүс хэмээн тодорхойлж байна. Баруун бүсийг эрчим хүчний төрөлцсөн байгалийн аялал жуулчлалын дэд бүс, хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлцсөн аж үйлдвэрийн дэд бүс, говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлцсөн ногоон эрчим хүчний дэд бүс, төвийн бүсийг хөдөө аж ахуйн төрөлцсөн аж үйлдвэрийн дэд бүс, зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлцсөн эрчимдсэн хөдөө аж ахуйн дэд бүс болгон хөгжүүлэх нь тохиромжтой хэмээн үзэж байна. Эдийн засгийн өсөлт дунджаар 5-аас 6% хадгалагдах, инфляцийг нэг оронтой тоонд барих, төлбөрийн тэнцлийг эерэг байлгаж валютын нөөцийг жил бүр нэмэгдүүлэх, эдийн засгийн эрх чөлөөний байдлын болон дэлхийн инновацийн үзүүлэлтийг сайжруулж нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8,000-аас 10,000 $д хүргэх эдийн засгийн төлөвлөгөөг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаамаа. Хамтарсан засгийн газар байгуулагдаад ажилдаа ороод нэг 10 сар боллоо. Энэ 10 сарын хугацаанд амлалтаас нь юу нь хэрэгжив, юу нь хэрэгцээгүй гэдэг дүгнэлтийг бол иргэн танд үлдээ. Гэхдээ энэ дээр бол албан тушаалын ийм давхурдал, за нөгөө талаас маш их тэлсэн ийм албан тушаалууд, хуулийг гуйл болгосон ийм явуулцгүй зүйлүүд бол бас энэ дээр байсан гэдэг нь бол бидэнд харагдсан гэдгийг та бүхэнд хэлье. Тэгээд хоёр засгийн газрыг бол оюун эрдэнэ толгооллоо. Энэ толгойлох хугацаанд нийтдээ 4 жил гаруйгаар ерөнхий сайдын албан тушаалыг хашлаа. 2021-с 2024, 2024 оны 8 сараас 2025 оны ингээд 5 дугаар сар. За ингээд 6 дугаар сар руу орох ийм дүр зурагтайгаар бол Монгол Улсын ерөнхий сайдын ажлыг хашлаа. Энэ ажлыг хаших хугацаанд 4 жилийн хугацаанд 40 гаруй улс төрчтэй төрдөд сайдын албан тушаалыг өгч засгийн газартаа ажиллуулжээ. 2021-с 2024 оны хооронд
ажилласан. За 2024-өөс 2025 оны хооронд ажилласан ийм засгийн газарт бол жигдээгүй сайд нар бас байна. За тухайлбал онцгой байдал хариуцсан сайд амар сайхны хувьд бол хоёр засгийн газарт хуулийн дээр нь яг л энэ албан тушаалаа хашаад жигдэхгүйгээр албан тушаалтайгаа үлдэж чадсан байна. За мөн болтын жавхлангийн хувьд болохоор сангийн сайдын албан тушаал дээр хоёр засгийн газар дээр нь хуулийн дээр нь жигдэхгүйгээр ажиллаж чадсан байна. Тэгээ сая бас нэг зүйл анзаарчихсан болтын жавхлан, за Монгол Улсын ерөнхий сайдын оюун эрдэнэ, за мөн ард санхүүгийн нэгдлийн туузын дарга ган хуйгнаар эдийн засгийн форум зохион байгуулахын тулд бас төрийн бус байгууллага тэр төрийн бус байгууллагаараа мөнгө авчээ гэдэг ийм шүүмжил хүртэл хальт гараад өнгөрж байлээ. За гадаад харилцааны сайд Батмөнхийн Баццэг мөн хоёр засгийн газар дээр хуулийн дээр нь ажилласан байна. За Лувсан цэрэнгийн инх хамгаалан болохоор 2021-с 2024 онд боловсролын сайдаар ажилласан бол 2024-өөс гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын сайдаар шилжин ажилласан. Хоёр танхимд хоёр өөр яамыг толгоолжээ. За мөн Чинбатын номин бол 2021-с 2022 засгийн газар дээр хуулийн дээр нь бол соёл, за сүүлд бол бас нэр нь өөрчлөгдөд жоохон өргөөрөөтэй болсон залуучуудын яам болж ингэж яасан. За энэ сайдаар ажилласан байна. За сандгийн бям зогт болохоор хоёр танхимд бол хоёр салбарын сайдаар ажиллалаа. Өмнө нь зам тээвэр хөгжлийн сайдаар ажилласан бол одоо бол батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна. За Бат тогтхын Чойжил сүрэнгийн хувьд болохоор эрчим хүчний сайдаар улирж ажиллалаа. За Буяагийн тулга бол бас энэ хоёр засаг дээр бол бомтын сайдаар ажиллаа. За Буяагийн тулга бол чимээгүйхэн маш сайн ажлыг бол амжуулсан ийм сайд байлаа гэдгийг та бүхэнд хэлэх бах. Энэ зүйтэй байх гэж бодож байна. Учир нь юу вэ гэхээр бомтын бомыг тайлсан сайд бол яхаарахгүй Буяагийн тулга байлаа гэдгийг тодотгож хэлье. Буяагийн тулгын хувьд болохоор чимээгүйхэн шиг энэ бомтуудын гарцуудыг нэмэгдүүлэх, за ковидын энэ хүнд цаг үе дээр бомтуудын үйл ажиллагааг тасралтгүй ажилуулах, бомт гэдэг маань бол манай хил холболтууд байна. Хил орчмын энэ асуудлуудыг бол нэлээд сайн далаацтай явуулсан. За өнөөдөр бол бас энэ бомтын сайдын үр дүнд бол бас энэ гашуун сухад ганц мод бомтын хил холболтын ажил бол бодитоогоор ажил хэрэг болоо явж байна. Энэ мэдээж олон салбар хоорондын ажиллаж гисэн яг энэ бомттой холбоотой хэсэгдэр бол Буяагийн тулгыг ахалсан энэ баг бол хамт олон бол нэлээд хүчтэй ажиллаа гэдгийг хэлэх хэрэгтэй байна. За нэм осрын учрлын хувьд болохоор захим хөгжлийн сайдаар 2021-с 2022-оос 2024 онд ажилласан. За 2024 оноос хойш засгийн газрын хэлэх газрын даргаар ажиллалаа. За захимын энэ шинжилтээр бол бас нэлээд манлайлсан сайдын нэг бол яхахгүй учрал байлаа. Түүний хувьд бол нэлээд үр дүнтэй ажлуудыг бол зохион байгуулж ингэж хийсэн ийм сайд байсан юм аа. За тэгэхээр ямар ч байсан хоёр засгийн газар буюу 21-с 24, 22-с 2025 оны хооронд оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайдаар толгойлуулсан хоёр засгийн газар дээр за сайдууд нь солигдож 40 орчим сайд бол солигдлоо. Гэхдээ солигдохгүйгээр ажилласан бас 10-аад сайд байна. Эдгээр 10 сайд нь бол салбараа үргэлжлүүлээд 4 жилийн хугацаанд удирдсан сайд байна. За харин нөгөө хэсэг нь бол хоёр яам сэлгээд ажилласан ийм сайдууд байгаамаа. Тэгэд эдгээр сайдуудын ажлын үр дүн өөрөө юу байв гэдгийг салбарынх нь бол өнөөдөр дүгнэж цэгнэж байгаа. За зарим салбар дээр бол 1-2 жилийн дотор бол 4 сайд солигдсон байхад бол нэг салбар дээр 4 жилийн хугацаанд сайд солигдоогүй ингээ явж болсон ийм дүр зурагтай байлаа. Тэгэхээр ямар ч хоёр оюун эрдний толгойлсон хоёр засгийн газрын сайд нарыг хэдүүлээ ингээд эргээд нэг саналаа. За хамтарсан засгийн газар сайн эсвэл муу ажилласан гэдэг ийм шошго нэр бол өнөөдөр хаасаагүй яригдж байна. Хамтарсан засгийн газрын легаси нь юу байсан бэ буюу өв нь юу байв? Энэ хамтарсан засгийн газрын өнөөдөр үлдээж байгаа том гавьяа нь юу байв гэдгийг бол бас өөр хоорондоо хэлэлцээд эхэллээ. Гэхдээ ямар ч байсан хөгжлийн 14 мега төслийг эхлүүлсэн гэдгээрээ бол энэ хамтарсан засгийн газрын өв үлднэ гэдэг нь бол тодорхой юм. Эндээс бол нэрлэх юм бол гашуун сухад ганц мод бомтын хил холболтыг 21 жил гацсан төмөр замын хил холболтыг бол энэ засгийн газар богино хугацаанд явуулаа. 22 сарын дараа бол энэ үр дүнг бол бид нар үзэх тэр боломж нь нээгдлээ. За энэ зүйлийг эхлүүлсэнтэйгээ зэрэгцээд ханги мандал, шивээ хүрэн сэхээ, хилийн бомтуудыг хил дамнсан холболтын төмөр зам ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барьж байгуулах энэ яриа хилцээлүүд дээр бол нэлээд эрчтэйгээр манлайлж ажилласан нь бол оюун эрдний засгийн газар байлаа. Ялангуяа энэ хамтарсан засгийн газар байлаа гэдгийг бид бол тодотгож ярих ёстой. Энэ бол үнэхээр том мега төслийн нэг байсан. Энэ мега төсөл бол гараанаасаа гарсан. Одоо энэ мега төслийг өвлөөд үргэлжлүүлээд явах нь бол засгийн газрын үүрэг. Тэгээ манайхан нөгөө төрийн бодлого доктортой байх ёстой гэж ингэж яриад байдаг. Төрийн бодлого доктортой байна гэдэг нь бол хүн солигдсон доктортой байх ёстой ойлголт. Тэрнээс хүн байгаа доктортой байдаг ойлголт бол биш шүү. Тийм учраас манайхан хүн солигдохоор тэр бодлого докторгүй болчих юм шиг ингэ яриад байгаа. Яагаад гэвэл Монгол улс бол
хөгжлийн алсын хараа 2050 гэдэг хөтөлбөрөө бол баталчихсан. 2050 хүртэл бол хөгжлийн хөтөлбөр бол ингээд батлагдаа явчихсан. Энэ хөгжлийн хөтөлбөр дотор зангидагдаад 2024-өөс 2025 оны засгийн газрын мөрийн хөтөлбөр угаасаа батлагдчихсан байгаа. Энэ засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр үргэлжлүүлээд ажиллах дараагийн засгийн газар ажиллана гэдэг ийм ойлголтыг бол бид нар суух ёстой. Тийм учраас үнэхээр сайн төслүүдийг бол урагшлуулахыг шахаж шаардах энэ ажил бол үргэлжлэх ёстой юм а. За дараа нь бол зүүн босоо тэнхилгийн бичигт ирээн цав, баруун босоо тэнхилгийн шивээ хүрэн арт суурийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд бол энэ засгийн газрын мега төслийн нэг нь байлаа. За 5 толгойн 450 мегаваттын дулааны цахилгаан станцыг барьж байгуулах ажил бол бас оюун эрдэнэ хамтарсан засгийн газрын нэг том мега төсөл байсан гэдэг хэлье. Эрдэнэ бүрэнгийн 90 мегаваттын усан цахилгаан станцыг барьж байгуулах энэ ажил бол бас оюун эрдэнэ хамтарсан засгийн газрын мега төсөл байлаа. Эгийн голын 310 мегаваттын усан цахилгаан станц мөн нэг мега төсөл байсан. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд бодлогын дэвшил гаргах. За судалгаагаар Монгол улс 2600 кВт сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй болох нь тогтоогдсон. Энэ дээр тулгуурласан ийм бодлогуудын гаргах нь бол бас энэ мега төсөл байсан. За говийн бүсэд зайлшгүй шаардлагатай хэрлэн тонн, за орхон онг ус дамжуулах шугам, хэрлэн тонн усан зохицолборыг барьж байгуулах энэ том мега төсөл байсан. Энэ бол бас явах байсан. За мөн одоо бас хэрэгжээд явжаад эхэлчихсэн нэг том төсөл бол Монгол Францын хамтарсан уран атомын цахилгаан станцын төслийг эхлүүлэх байсан. Энэ бол эхлээ явчихсан. За ямар ч хоёр том төслөө бол эхлүүлж чадсан гэсэн үг. За нүүрс хим, кокс химийн зохицолбор байгуулах. Энэ бол нөгөө хөх нүүрс гэдэг ийм том төсөл бол багнуурын уурхаа дээр түшиглээд байгуулагдах энэ ажил бол бас эхлээ явж байгаа. За зис боловсруулах зохицолбор байгуулна гэдэг энэ ажил бол Эрдэнэс Монгол дээр бас хэрэгжээд явж байгаа. За гангийн үйлдвэр байгуулж дотоодын ган арматур болон бусад ган бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоо бүрэн хангана гэсэн энэ том төсөл бол бас шатнаасаа явах ёстой, цаашаа үргэлжлэх ёстой. За газрын тос боловсруулах зохицолборыг бол бүрэн ашиглалтанд оруулна гэж. Газрын тос боловсруулах үйлдвэр бол хөрөлцөн засгийн засгийн газрын бол том үнэт өв. Энийг эхлүүлсэн. Энэ бол хөрөлцөн засгийн газрын том ажил. За энийг үргэлжлүүлээд оюун эрдэнэ засгийн газар үргэлжлүүлсэн. Одоо ашиглалтанд оруулах нь бол дараагийн засгийн газрын ажил болж байна. За оюун толгой түшгэлсэн алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг хэрэгжүүлнэ гэсэн энэ бол бас хоёр талаасаа яригадаад явах ёстой төсөл. За үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулна гэсэн. Энэ 14 мега төслийг ингэж нэрлээд энэ 14 мега төслийг үргэлжлүүлэн ажиллана гэсэн энэ зүйлийг ярьж ирсэн юм а. Тэгээд өнөөдөр засгийн газрын сайдны зүгээс бас өөрсдийнхөө хийсэн ажил дээр бол үнэлт өгнөлтөө өгч байна. За ингээд хамтарсан засгийн газар сүүлийн 10 сарын хугацаанд ажиллалаа. За энэ хугацаанд сүүлийн бараг 20 жил гатсан байсан маш олон төслүүдийг хөдөлгөж эхлүүлж чадсан. Хэрвээ энэ 20 жилийг бид алдаагүй одоо 20 жилийн өмнө 17 жилийн өмнө энэ төслүүдийг эхлүүлж чадсан бол өнөөдрийн энэ хүндрэлүүд бидэнд хүндрэл биш байх байсан. За ийм зүйлүүдийг эхлүүлж чадсанараа энэ хамтарсан засгийн газрыг бол би одоо ийм мега хамтрал байсан гэж хэлмээр байгаа юм. Ингээд харах юм бол энэ одоо 10 сарын хугацаа бол магадгүй одоо дараагийн 10 жилдээ тэнцэхээр ийм цаг хугацаа байсан. Манай засгийн газар одоо ч сайн ажиллаж байгаа ард намаас одоо сайд нар маань маш сайн ажилласан, маш хичээж ажилласан, маш сайн бие бинийгээ дэмжиж одоо ерхий сайдынхаа нэг манлайлалд дор маш сайн үр дүнтэй ажиллаж чадсан гэж ингэж харж байгаа. Үргэлжлүүлэх бол ингэж үзэж байгаа. За тийм учраас би юу хэлэх гэж байна гэхээр за яг хүмүүс солигдвол хинт солигдвол цагийн сайд солигдвол ямар ч тохиолдолд бид бүгдээрээ их хурлын гишүүдээр үргэлжлүүлээд хийнэ. Ийм тохиолдолд энэ 14 мега төсөл цаашаага огт зогсож болохгүй. Энэ засгийн газрын ерөөсөө үндсэн одоо имиж, үндсэн одоо зорилтууд, үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн зорилт амин сүнс нь 14 мега төсөлт байсан. Энэ 14 мега төслийн 7-гийн манай салбарт ноогдсон. За тууганы сайндаа ч манай салбарт ноогдсон. Гэхдээ энд бид нар бас зүрх сэтгэлээ гаргаж ажилласан. Үүний нилээдгүйг нь одоо зөвөр захаас нь дурдах юм бол энэ хамгийн сүүлд гашуун сухад ганц мод те олон жил гацсан төсөл. Тэгээд нөгөө хил амтай орооногийн хэлцээрч байсан газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл. За түүний газрын тосыг одоо хариуцах үүрэгч надад байсан. За тэгээд Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц зэсийн цогцлуур гэж хөвөрнө л дөө. Тэгэхээр энэ төр юм чинь энэ төслүүд үргэлжлээсэй л гэж бодож байна. Битээ дахиад улс төржиж гацаасаа л гэж бодож байгаа. Засгийн газар нэг кабинетийн зарчмаар засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөр хамтдаа боловсруулад ингээд ажиллаж байна. Одоо ч ажиллаж байна шүү дээ. Өнөөдөр жилийн төлөвлөгөө эдийн засгийн ануус оруулж ирж байна. Тэгэхээр ингээд тогтвортойгоор кабинетийн зарчмаар бид ажиллаа хийж байна. Магадгүй одоо тийм мэдээж намын баг хурал дээр баг хурлын гишүүд одоо үгээ илэрхийлэх
тэ үзэл бодлоо илэрхийлэх, орон нутагт үүсэж байгаа хүндрэлээ ярих эрхтэй шүү дээ тэр хүмүүс. Тэгээд тэр эрхийнхаа дагуу асуудлаа тавиад олонхын зарчмаар шийдвэрлсэн. Тэгээд ерөөсөө энэ чинь олонхын зарчмаар шийдвэрлсэн улс төрийн шийдвэрийг тэрний дагах үүрэг хүлээдэг тий. За мэдээж хэрэг засгийн газрын сайд нар бол өөрсдийнхөө ажлыг бол өндрөөр үнэлэх нь тодорхой. Өндрөөр үнэлэх нь тодорхой. Тэд нар тэгтээ тэгэх ёстой. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа бол тэд нар өндрөөр үнэлж тодорхой хэмжээнд байр суурь илэрхийлэх ёстой. Үнэхээр зүтгэсэн сайд нар байгаа. Салбарынхаа бодлогыг аятайхан аваа явуулчих. Салбарынхаа асуудлуудыг шийдвэрлэчих гэсэн зүтгэсэн сайд нар байгаа. Зүгээр л сайдын нэр зүгөөд явсан сайд нар ч гэсэн байгаа. Зүгээр л сайдын нэр зүгөө явсан сайд нар байгаа. За нөгөө талаас бизнес эрх ашигаа нэгдүгээр тавиад өөр бусад асуудлаа хойш нь тавиа явсан сайд нар ч энд байгаа. Энд байгаа. Тэгэхээр цаашдаа ер нь энэ бизнесийг нь салбартай нь холихгүй сайдыг томилох ёстой маа гэдэг энэ зүйлийг бас энэ оюун эрдэнэ засгийн газар дээрээс үлдэж байгаа нэг анхаарах ёстой асуудлаа гэж ингэж харж байгаа. Учир нь юу гэхээр 2024 оны хамтарсан засгийн газар оюун эрдэнийн хувьд болохоор сайд нарыг бүрдүүлэхдээ замын бизнес, төмөр замын бизнестэй хүнд зам тээвэр хөгжлийн сайд өгч гисэн. Дэлгэр сайхан гэдэг сайдыг томилсон. За барилга байшин барьдаг. Бас энэ эрчим хүчтэн дээр шууд холбоотой сайд холбоотой байх ашиг сонирхол үүсч болзошгүй юм биш үү гэж хүмүүс ярьж хөмжилж байхад чойжл сүрэнд бол эрчим хүчний салбарыг нь үргэлжлүүлээд хариуцуулахаар болсон. За хөдөө аж ахуйн гол бизнестэй энх хоёр гишүүнд хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг өгсөн. За боловсролын бизнестэй хутгалдаж явсан. Боловсролын бизнестэй хамааралтай гэгддэг Наранбаярт боловсролын салбарыг өгсөн. Шууд утгаараа энэ бас эрх ашигын сонирхол биш юм шүү гэдэг ийм асуулт бол тухайн үед гарч илаа. Ингээд үзэх юм бол тэр тухайн бизнесээс босож өндийсэн эсвэл тухайн бизнестэй хутгалдсан ийм хүмүүст тухайн салбарыг нь өгөхгүй байх ёстой юм биш үү дээ гэсэн ийм өнөөдөр анхааруулга гарч ирж байна. Анхааруулга гарч ирж байна. Өнө яагаад гэхээр зарим эрх ашигын сонирхолтой сайд нар бол яг үнэхээр тэр очисон салбартаа эрх ашигаа нэгдүгээр ирэмблээд салбарын асуудлыг хоёрдугаар ирэмблээд байна гэсэн ийм шүүмжил гарч байгаа. Өнөөдөр Монгол улсын үндсэн хууль бол нэг тулгууртай буюу Монгол улс нэгдмэл улс. Гэтэл зарим яамд нь нүгэ явчихсан ийм тохиолдолч байгаа. Тэгэхээр энийг бас эргэж харах ёстой юм шүү дээ гэсэн ийм зүйл бол яригдана. Одоо шинээр байгуулагдах засгийн газар дээр зарим яамыг хотоос нүүлгдсэн байгаа асуудлыг бас эргэж оруулж ирэх асуудал зөвхөгдөж яригдах ёстой. Яагаад гэвэл нэг яам нь өөр хотод, нөгөө яам нь бас нэг өөр хотод байж болохгүй. Засгийн газар бол нэг хоттой төвлөрөх ёстой. Засаг захиргааны нэгж төвлөрж байгаа хотыг нийслэл гинэгээ үндсэн хуулийн дээр бичээд өгсөн байгаа. Тэгэхээр засаг захиргааны нэгж бол өөрөө төвлөрсөн байх ёстой гэдэг ч юм уу. Энэ асуудлуудыг дараагийн засгийн газар өстө бодож үзэх ёстой байна гэсэн ийм зүйлийг ярьж байгаа нь бол яг харахгүй анхаарал татчих юм аа. Тэгээ хамтарсан засгийн газрын өв өөрөө юу байсан бэ гэдэг нь бол яг харахгүй 14 мега төсөл байсан гэдгийг бол бид нар тодтогч ярих ёстой. Гэхдээ 14 мега төслөөс 2 том мега төслөө ямар ч байсан хөдөлгөөд үр дүнгийн нь бол эхлүүлж гисэн гэдгийг бас бид нар бодох ёстой. Гашуун Сухбат ганц модын хил холболтын төмөр зам энэ бүтээн байгуулалт 22 сарын дараа ашиглалтанд орно. За үүний нэг нөгөө талд нь бол ураны төсөл бол урагшлаад явчихсан. Энэ асуудал бол гэрээ хэлсэн хийгдчихсэн. Энэ зүйл бол яа харахгүй өвөө гэдгийг бид нар бол бодож үзэх ёстой маа. За одоо хөтөлбөрийнхөө ярих хэсэг бол мэдээч хэрэг хамтарсан засгийн газраас гарах нь тодорхой байгаа ардчилсан намын асуудлыг ярья гэж бодож байна. За Монгол Ардын намын баг хурал бол болсон. Баг хурлаар бол ярьсан хамгийн гол зүйл нь юу юм бэ гэхээр ардчилсан намыг засгийн газраас гаргах шалтгаан бол дээгүүрээ хамтарсан жигсэн хамтарсан мөртлөө буцаж бухсан асуудлыг хөндөж тавьсан яа харахгүй ингээд хяналтын нэрээр бол их асуудлууд тарьсан гэдэг ийм шалтгаанууд бол засгийн газраас ардчилсан намыг гаргая гэдэг энэ зүйлийг ярьсан. Тэгээд үнэхээр бол энэ зүйл үнэн үү үгүй юу гэдэг дээр ардчилсан намынхан бол гомдолтой байна. Яагаад гэхээр засгийн газарт өөрсдөө гууж оруулсан. Тэгчээ буцаад өөрсдөө хөөж гаргаж болохгүй. Энэ гэрээгээ дүгнэх ёстой. Хамтарсан засгийн газрынхаа байгуулсан гэрээг дүгнэхгүйгээр бол нэгдлийг барьсан ийм шийдвэр гарлаа гэдэг ийм шүүмжлийг бол ардчилсан намын улсыг хурлах гишүүд бол тавьж байгаа юм. За нөгөө талаасаа ерөнхий сайдыг бас өнгөрсөн хугацаанд хамгаалсан хүмүүс нь хинбэ гэдэг ингээд асуултыг бол бас ардчилсан намын гишүүд ярьж байна. Ардын намын гишүүдээс илүүтэй ардчилсан намын гишүүд бол ерөнхий сайдыг хамгаалсан шүү гэдэг ийм үгийг бол бас хэлж байгаа юм аа. За ер нь бол 70-30 гэсэн энэ харьцаа асуудлууд бол явсан шүү гэдэг ийм зүйлийг
ярьж байгаа. За 3 намын дарга бол мэдээж хэрэг 14 мега төслөө бол үнэхээр урагшлуулахын төлөө ажилласан. Энэ 3 бол үнэхээр хамтарч чадсан шүү гэдэг ийм зүйлийг ярьж байна. Тэгээд ямар ч хэлсэн Ардчилсан намын гишүүд бол дараах байр суурийг илэрхийлж байгаа. Миний хувьд энэ дээр байр суурь илэрхийлэхэд мэдээж эвсэж хамтарч нэгдэх асуудлууд ойлголцох асуудлууд байна. Тэгвэл парламент дээр баруун жигүүрийн буюу жижиг төрийг иргэний орон зайг, бизнесийн орон зайг эрхэмлсэн бага татварыг эрхэмлсэн нам баруун талд юм. Зүүн жигүүрийн өндөр татвартай том төртөө том их зохицуултыг эрхэмлсэн нам хоёр яасан ч нэг тоонд орж эвсэж хамтарч болохгүй. Манай намыг одоо энэ хамтарсан засгаас хөөж байгаа. Ер нь бол их дарга нарын төлөө үг хэлж болохгүй нам болгож хөөрөх чинь. Тэрнээсээ өмнө салсандаа их баяртай байна. Болохгүй бүтэхгүй юмыг шүүмжил би энэ ард түмний сонголтоос гажих ёсгүй. Тийм учраас энэ одоо мэдээж би дэмжсэн зөндөө ажлууд байгаа. Олон мега төслүүд дээр дэмжиж үг хэлж тэдний одоо тэр том одоо засгийн газраас оруулж ирсэн бүх ажлууд дээр бид нар дэмж санал өгч ирсэн. Засгийн газар 2024-с 2028 оны мөрөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө сонгогчтой амлснаа хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. За энэ дээр бол жишээлбэл тэр бүлгийн зарим нэг гишүүдийн байр суурьтай холбоотой зүйлийг ярих. Энийхээ эрх хэшиг талаасаа бол ууг нь ядаж нэг 2 жил яваад энэ олон гацсанд одоо шийдэгдэхгүй маш олон жил бас энэ суур эдийн засгийн асуудлыг шийдчихмээр л байсан. Надад бол үнэхээр харамсалтай байна. За тэгэхээр Ардчилсан нам бол нэлээд чухал салбаруудыг толгойлсон. За эдийн засаг хөгжлийн сайдаар бол ган төмөр ажилласан. Хууль зүйн дотоод хэргийн сайдаар алтан гэрэл ажилласан. Том хуулиудыг бас боловсруулж улсын хурл руу оруулж ирсэн. Хамгийн сүүлд бол хөрөнгө хураах тухай гэж яригадаад байгаа. Үндслэгүүгээр хөрөнгөчсөн төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хөрөнгөө нотлож чадахгүй бол улсад тухайн хөрөнгийг авнаа. Хэрвээ нотлох юм бол асуудалгүй гэдэг ийм хуулийг оруулж ирсэн байгаа. Энийг бол бүр ерөнхий сайд хамтарсан 2 намынхаа даргатай улсын хурлын даргад өргөн барьж ирсэн. Энэ хуулийн төсөл бол цаашаа явах хэсэг нь бол одоо дараагийн засгийн газар улсын хурлын хүрээний ажил болно. Гэхдээ энэ засгийн газрын 20 хэдэн сайд бол улсын хурл дээр байгаа учраас энэ төслийг явуулах болов гэсэн ийм хүлээлт байна. За нөгөө талаас Ардчилсан намын зүгээс бол хөгжлийн банк, за мөн бусад энэ хяналтын хороо гэдэг ингээд маш чухал салбаруудаар ажилласан ийм хяналтын менежерүүдийг бас төрийн байгууллагуудаар тавьсан гэдэг энэ зүйл яригдж байгаа. За энэ нь бол эргээд бас төсвийн тухай хуулиа зөрчөө явуулсан асуудал юм шүү гэж Ардын намынхын зүгээс бол тавьж байгаа. За тэр ч асуудал бол баг хурал дээр нь яригдсан байлээ. За нөгөө талаас Ардчилсан намын зарим гишүүд бол бас үнэхээр хамтарсан засгийн газар бол эхнээсээ байх ёсгүй байсан гэдэг энэ зүйлийг хэлж байна. За тухайлбал улсын хурлын Ардчилсан намын бүлгийн дарга зохицуулалтын хувьд болохоор эхнээсээ хамтардыг бол дэмжээгүй. Гэхдээ олонх нь нам маань шийдвэр гаргаж байгаа учраас энийг одоо дахиад өөр аргаалгаа гэдэг тайлбарлаж ирсэн. Одоо бол бас яг ярьж байна. Тэгээ зохицуулалтын ярьж байгаа нэг үнцэг бол үнэхээр үнэн. Юу вэ гэхээр баруун төвийн үзэлтэй зүүн төвийн үзэлтэй 2 нам хамтарч засгийн газар байгуулах ямар ч боломжгүй. Харин эсвэргээрээ энэ 2 нам аль нь олонх судал авсан тэр нь өөр бусад жижиг намуудтайгаа хамтарсан засгийн газар байгуулад явах юм бол зөв тогтлын хувьд зөв юм а гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. Тэгээ энэ талаасаа явах ёстой гэдэг зүйлийг хэлж байгаа. За нөгөө талаас нь аваад үзэх юм бол одоо Ардчилсан нам яах вэ гэж. Ардчилсан намын хувьд бол 6 дугаар сард бол их хурлаа зарлах тухай яригдж ирсэн. За эх 7 хоногоос ер нь үндэсний бодлогын хороогооч хуралдуулаад явж магадгүй ийм дур зүрэг рүү ороод эхэллээ. Энийний цаана юу сөхөж ийн гэхээр Ардчилсан намын даргын асуудал сөхөж байгаа. Ардчилсан намын даргаас сөхөж байгаа. Ардчилсан намын даргыг солих асуудал бол шууд одоо хурцаар тавигдана. За ган төмрийн хувьд гэсэн одоо солигдно гэдэгтэйгээ хувь заяатайгаа бол эвлэрж явах шиг байна. Сонгуулийн дараа Ардчилсан нам олонх болж чадаагүй учраас Ардчилсан намын даргыг солих асуудал яригдах ёстой гэдэг ийм тайлбарыг тавьж байхад бол би олон биш олуулаа болгож чадсан шүү. Тийм учраас хамтарсан засгийн газар дээр бол тодорхой ажиллаад явна гэсэн ийм амбиц гаргаж байсан бол одоо хамтарсан засгийн газараас Ардчилсан нам гарах нь тодорхой болсны дараагаар бол ган төмөр яхаарахгүй намын даргын судлаа өгөх байхаа гэдэг энэ тайлбарыг хийж байна. Тэр үед би өөрөө хамтарсан засгийн газрыг өрссөн бодлого гаргасан намын даргын хувьд бол хариуцлага хүлээж ажиллаа өгнө. Тийм ээ. Намын даргын ажиллаа өгнө. Энтэй уялдуулаад үндэсний бодлогын ороо ойрын үед хуралдаж одоо байгаа дүрмийнхээ хүрээнд асуудлаа шийдэх учиртай. Хамтарсан засгийн газар буюу бид бол хизээч урваагүй. Монгол Ардын намын дарга ерөнхий сайд оюун эрдэм бол хизээч урваагүй. Хүн намын даргад орж ханд бол хизээч урваагүй. Харамсалтай нь одоо бидний энэ эх он жилүүдэд одоо хүндэрч байгаа сорилт бэрхшээлүүдийг давж гарахын төлөөх
үйл хэрэг болвол зарим нэг одоо талцал дуртай хуучны ардын намын бодлогод бол нийцээг юм болов уу гэж бодож байна. Энэ бол бүтгэлэг шүү. Ардчилсан нам гэрээгээ биелүүллээгүй гэдэг бол бүтгэлэг. Ардчилсан намын зовлон одоо эхэлж байна. Ардчилсан намын зовлон одоо эхэлж байна. Яг тэгэхээр намын даргийнхаа төлөө марафон эхэлнэ. Намын даргын марафон маань энэ намыг дахиад хэдэн хэсэг хуваачих үедээ гэдэг болгоомжлоо. Ардчилсан нам эвтэй байх ёстой, ардчилсан нам хүчтэй байх ёстой, ардчилсан нам сайн сөрөг хүчин байх ёстой. Ингэжиж дараагийн Монгол улсад хэрэгтэй бодлогын шийдвэрүүд гарч явах юм аа. Тийм учраас ардчилсан нам аятайхан шиг намынхаа даргаыг сонгоод сөрөг хүчнийхээ ажлыг маш сайн хийх нь бол улс орны эрх ашигт үнэхээр хэрэгтэй. Улсын хурал 42 судалтай. Улсын хурлын 42 гишүүн байна. 42 гишүүн. За сая 8 сайд бол намынхаа гишүүдийг эн тэнд албан тушаалд аваачих гэж бол нэлээд ажиллаа. Тэгээд ардчилсан нам засгаас гарч байгаатай холбоотойгоор ардчилсан намын 8 сад ажиллаа өгнө. 8 сайдыг дагаад 70 орчим албан тушаалтан ажиллаа өгч таарах бах. Намын шугамар томилогдсон 70 орчим албан тушаалтан. Тухайлбал яамдын төрийн наримчгийн даргын үүрэг гүйцэтгэгч нар, газрын даргын үүрэг гүйцэтгэгч нар, за нөгөө хяналтын бүтээмжийн менежерүүдээс эхлээд энэ албан тушаалуудаас чөлөөлөгдөх хүмүүс бол нэг 68-аас 70 хүн байгаа. Өнгөрсөн хугацаанд томилогдсон. Эдгээр хүмүүс бол нэн тэргуунд ажиллаа өгч таарах нэ гэсэн энэ зүйл ярьлаа. Тэгэхдээ тэдгээр хүмүүс ажиллаа өгчлөө гэд нам жим болох биш. Эсвэл намынхаа албан тушаалууд дээр хэрэлдэж хэмнэлдэх биш. Харин сөрөг хүчний ажлаа сүртэйхэн шиг хийх нь бол улс орны эрх ашигт үнэхээр хэрэгтэй байна. 7 хоногийн онцлог үйл явдлыг та бүхэндээ томилог хүргэлээ. Эх 7 хоногт илүү халуун сэдвүүдээр хамтдаа ярилцъя. Баяртай үзэгчдээ.